Орон сууцад орох хүсэлтэйч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн 8% зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй, залуу гэр бүл төрөө албаагч өргөх толгойсон эцэг эсвэл их өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт өртөж ор хоронгүй болсон иргэдэд зориулж засгийн газраас түрээсээ орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжинд Улаанбаатар хотод буян тухай 2 хороололт 350 айлын Архангай, Увас, Дархан уул, Хинтээ Ховд аймгийн төвүүд, Сэлэнг аймгийн зүүн хараа, Хинтээ аймгийн бор өндөрт баригдсан 579 айлын 30-аас 50 хүртэлх метр квадраттай орон сууцыг 5 жил хүртэлх хугацаатай түрээслэхээр болсон. Барилга хот байгуулалтын яамнаас 3 дугаар сарын 1-ээс төр орон сууцын корпорац дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдэг бүртгэж эхэлнэ гэсэн ч бүртгэл энэ сарын 15-ны өдрийг хүртэл хойшилжээ. Төр орон сууцны корпорац байр түрээслэх хүсэлтэй иргэдэг бүртгэх тусгай ажилтнуудыг эхлээд бэлтгээд дараа нь ийхүү 15-ны өдрөөс хойш ажлын 5 өдрийн хугацаанд шаардлагадах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдэг бүртгэж дараа нь суглааны тохирол явуулан 350 иргэнээс сонгохоор олжээ. Иймээс иргэд бүртгэл эхлээгүй байхад төр орон сууцны корпорацийн үүдэн дээр олноор дугаарлах шаардлагагүй бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж төр орон сууцны корпорацаас мэдээллээ. Энэ бүртгэл мөн цаашдаа бол одоо манай иргэдийн одоо төрөөсөө орон сууцнд орох иргэдийн мань үндсэн бааз нь болж үүсэх учиртай. Орон нутаг дээр бид нэр бас тухайн орон нутгаас гэрээт ажилчин авч тэднэрийг одоо бас сургалтанд хамруулж иж тэгээ гэрээт ажилтнаараа дамжуулж мөн орон нутгийн засаг даргын тамгын газартай хамтран энэ үйл ажиллагааг эрхэлнэ. Тэгэхээр орон нутгийн хувьд бол бас нэлээд хүндрэлтэй асуудал байгаа. Яагаад гэвэл тухайн түрээсийн байрны ашиглалтыг нь хэн хариуцах вэ? Тэрний засвар үйлчлэгийг нь яах вэ, тийм ээ? Тэгээд тэрнтэй холбоотой гарах зардлыг хэн хариуцах вэ гэдэг дээр бас нэлээд наривчлсан журам хийж өгч энийг оруулахгүй ямар нэгэн байдлаар одоо нэг төрийн мэдлийн эмгэлээр эзэнгүүддэг, устдаг, эвдэрдэг, гинтдэг, алга болдог тим юм бол бас давтагдах магадлал нэлээд өндөр байгаа учраас бид энэ тал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ахмадын түрээсээ орон сууц сонирхож илээ. Дөнгөж эхлээл материалаа бүрдүүлсэн натаа л шүү дээ. Уг нь 3 сарын 1-нд бүртгэж аавна гэдэг материалуудаа бүрдүүлсэн байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд манай журам гарааг байна. Журам гарахаар материалаа хүлээж аавна гэдэг ингээд. Барилга хот байгуулалтаас гарсан журам дээр болохоор зүгээр нэг ерөнхий бүрдүүлэх материал гаргацсан. Тэгээд тэрийг энэ тоск наривчлан журам батлах гэдэг юм байна л да. Тэр нь жоохон удаашралтай. Тэгээд уг нь яг мэддэг хүн гарч ирээ жоохон тодорхой хариулт өгчүүд бид нэр одоо ингээд энэ цогцоос амир үлээ. Хуралдаж байна гэж өчигдөр ярьж байсан өнөөдөр ч бас л хуралдаж байна. Цогцоолох гэж байна л гэж ярих юм биш үү? Одоо өндөр насны гэхэд 80,000-аас зэс төгрөгтэй байх ёстой чи гинүү тэгэл одоо өрх толгойлсон эмэгтэй байлаа гэхэд 4 хүүхэдтэй ч гинэ одоо тэгээд энэ янз янзын нөхцөл нэг л өндөр юм шиг байна шүү дээ. Хот дахь түрээсийн байрны үн метр квадрат нь 5500 буюу 200-аас 280 мянган төгрөг. Орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-оос 230 мянга байна. Орон нутгийн иргэд тухайн аймаг сумынхаа захиргаанд хандаж бүртгүүлнэ, төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэ эхлээд заавал эрсдлийг тооцсон 3 сарын барьцааг төлж цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болно. Цаашид иргэдийн сар сард нь төлөх мөнгө нь байрны урьдчилгаа болж түрээсийн байраа өмчлөх боломж бүрднэ гэж барилга хот байгуулалтын сайд Баянсэлэнд мэдээлж байсан ч энэ бол дашаа мэдээлэл гэдгийг төр орон сууцны корпорацаас анхаарууллаа. Байр түрээслэх иргэдийн сар төлөх мөнгө төрийн тусгай дансанд хуримтлагдаж эргээд орон сууц барих уу эсвэл худалдаа авахчгүй болсон хувийн компаниудын барилгыг худалдаа авах зэрэг эргээд түрээсээ орон сууцын хөтөлбөрөөс сайжруулах ажилд хөрөнгө оруулалт болох юм байна. Түрээсийн байранд орох хүсэлтэй 280 мянган иргэн барилга хот байгуулалтын яамд бүртгүүлсэн ч энэ жил зөвхөн төр 929 өрхийг түрээсийн байраар хангах болцоотой. Яг одоо энэ 350 айлын орон сууцсан дээр бол боломжгүй. Яагаад тэгэхээр зэрэг иргэдийн тухайн сард төлж байгаа одоо чинь Улаанбаатар хотод 230-аас 280 мянга гэдэг ингээд заасан байгаа шүү дээ. Энэ төлбөрөөр болохоор зэрэг орон сууцны ирээдүйн сан гэдэг тэр сан руу явах юм. Тэрнээс энэ түрээсээр орж иж байгаа мөнгийг ямар нэгэн байдлаар одоо түрээсж байгаа компани ч юм уу аваад үйл ажиллагаанд хэрэглэж зарцуулах зүйл биш. Тэр сангийн хоримтлол тодорхой хэмжээнд ирэхэд зэрэг одоо нөгөө нэг дид үтж өшөө орон сууц барих өшөө түрээсээ орон сууцаа нэмэхдээ тэр бодлого руу очих ёстой мөнгө байхгүй юу. Тэгэхээр зэрэг тийшээ явж байгаа мөнгнөөс бид нэр шууд авч болохгүй. Иргэн тэр энэ төлсөн мөнгөө өөрийнхөө урьдчилгаа төлж байгаа 30% гэж ойлгож болохгүй. Иргэд түрээсээ орон сууцнд орохын тулд дараах материалыг бүртгүүлэх шаардлагатай. Үүнд захин үнэлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн болон амлын талаарх тодорхойлолт,
тухайн баг хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон бичиг баримт авах юм. Байр түрээслэх хүссэн өргөдөл орлого тодорхойлох бичиг баримт, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамж орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг дүүргийн төрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлгаа, байгалийн гамшиг, гинтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй бас иргэд аймаг нийслэлийн гамшигаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсарсан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг нийслэлийн төрийн өмчт орон сууцын корпорац эсвэл аймаг сумрахын засаг дарга төсөлтэй тавих хэрэгтэй. Нийтлэг журмыг барилгавт байгуулалтын яам баталсан бөгөөд төрийн орон сууцны корпорацаас наривчлсан журмыг энэ 7 хоногт багтаан батлах юм а. Үүний дараа төрөөс орон сууцын хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхлэл тавигдана.